өдрийн сайхан гэгээлэг мэндийг хүргэе. За бүгдээ хичээлдээ сууч өгдөө. За энэ төрнө бүгдээ нэг сайхан ажиллаж байгаа. Энэ төрнө нэг сайхан ажиллаж харъя. Ажигласан уу? Ажигласан. За одоо бүгдээ нүдээ анчаад багшгаа нээгэрээ гэхээр нэ. Ойлгосноо? Ойлгосон. Ай тухай мэддэг хүүхэд байж
болдог шүү дээ. Морин урагч маань их түгээмэл айл болгонд байдаг болохоор тийм үү? Мэддэг хүүхдээ нь морин урагч маань тухай. Домгийн мэдэх үү? Өө зөвхөн за багштай тавьчихаа яриад өгчих та. Нөгөө нэг тийм царцаа намжил гэж нэг сайн хариулсан. Царцаа Хөхөө намжил тий? Тэгээд тэр нөгөө нэг тийм сайн бүлэг морьтой байсан. Нөгөө бүлэг морьороо нөгөө нэг Монголын баруун хязгаар очиж нөгөө нэг үтгсэнд одоо тийм их нэгтэйгээ уулздаг байсан. Тэгсэн чинь нэг хүн тэр моринд нь атаархаад морийг хорлцсон. За тэгээд тэр морийг гэж нөгөө тийм морийг яасан? Морио мөнхөлхийн тулд морио дурсан санаж тэр мориндоо морин хуур өгчм хийж өглөж ингэж анх морин хуур өгчм гэдэг домог маань үлссэн байна. Тийм үү? За тэгвэл одоо өнөөдөр 3 баг болгож хуваасан байгаа багш нь. Өнөөдөр та бүхэн морин хууртайгаа хөгжимтэйгээ холбоод өөрсдийнхөө багууд нэр өгч. Нэр өгвөл танаа баг хэрэг байгаа шүү. За танаа тэндээ нэрээ нагаараа танаа шинжтэй нэрээ наач. За нэрээ. За тэгээд айчид наач. За бичээд айчид наач. За нэгшний спорт нараад тавьсан байгаа шүү дээ. Танаа баг тэндээ наа. Тэнцээ. Ширээ спорт нараад тавьсан байгаа шүү дээ. Байна. Би яа. Тэгж авах хуурын чамтас гэж нэрвэжээ. бидрэг саястай гэрээр үнэхээр арчин дээр тийм болохоор морин хуур хийх. За хос чамтас. За морин хуурын аялгау гэж 3 дугаар баг маань болохоор морин хуурын аялгау гэж нэр өгч. За тэгээд хооронд бүгдээрээ багш хүүхдүүдийг хуваарлаа. Бүгдээрээ хөгжим 7 гişin байдаг тийм үү? Энэ 7 гişинтэй нэрээ өгнөөр яваа. За маа хинээс өгсөн до, ре, ми, фа, соль, ля, си, до гэсэн үг шүү дээ. За чамаас өгсөн багш нь бас до, ре, ми, фа, соль, ля, си, до. За чамаас өгсөн до. Ингээд яваад энд фа. Өөрийгөө ямар нэртэй өгтөөс нь мэдсэн үү? За гэсэн. За одоо тэгвэл бүгдээ номныхоо морин хуурийнхаа тухай бүгдээ уншиж сурдаг билээ. Номныхоо 18-аас 20 дугаар хүүцийг уншаад багштай мэдээд. За одоо багштай мэдээд өгөөрэй. За энэ асуултанд бүгдөө эхний доо авсан хүүхдүүд хариулна. Доо авсан. Их шиг болгоны баг болгоны доо авсан хүүхдүүд. За нэмээд явна шүү. За Ерөнхийдөө багын морин хуурыг төрийн хамгаалалт ойлгож байсан. өө зүйтэй ерөнхийлөгч байсан баг банд маань морин хуур хөгжмийг төрийн хамгаалтанд байлгасан байна, тийм үү? За аль бүрээр шинийн нэгэнд морин хуурыг бишглүүлж ахаарсан. Тэгээд ЮНЕСКО 2003 оны 7 сарын 7. Оо, ястаа сайн багт. Эндээс шинэ мэдээлэл олж тэгвэл айл болгон шинийн нэгэнд их уураа татаж төрийн ослын амтнд их уураа татаж айл болгон морин уураа ихшгэлүүлж байгаарай гэсэн байна, тийм үү? За ингээд нэмээ. Багш саяас учраас багтаа үлгэр өөрөд очиад наагаараа баг болгон үлгэрээ наахтаа морин хөгжмийн хаяг хэсгийг наагаарай гэж. За энэ хүн нэмээ.
Монголч нөгөө нэг морилийнхаа нөгөө нэг цогцыг адууны дийсэн мэдрээр хийдэг. Өө тийм. Анх 300-ны үед хүмүүжүүд авах гэсэн. За их сайн байна. Ястаа сайн өгт. Ах за би чамаас нэмэлт асуулт асуу. Энэ 3 дугаар. За морин хурд чиний уншиж мэддэг ямар гэртээ гарч ирсэн бэ? Пипа. Оо пипа гэдэг гэртээ гарч ирсэн бэ? Хаан уссан гэж байна. Хүнүү. Хүнүү гэдэг аймагт анх морин хурмаа пипа нэртэйгээр гарч ирсэн байна. Тийм үү? За бүх багуудын доо гişүүд маш сайн нэмж хариуллаа. За багш нь одоо номон дээр байгаагаас ч арай илүү өөр мэдээлэл өгье өгдөг. Наашаа багш руугаа хараарай. За ихтэй морин хуур маань шамхан хуур гэж нэртэй гарч ирж байсан байна. Шамх шиг хэлбэртэй. Энэ маань нөгөө нэг хүнүүд үүссэн пипа уржмын маань загвар нь энэ байна. За тэрний дараа матар гэдэг матрын толгоос илчээд бас доотлын шамган нь болохоор яг адилхан байсан байна. Тийм үү? Тэгээд дараа дөрөв чихтэй одоо хуурчиг хөгжмийн бүтцтэй их төстөөр дөрөв чихтэй дөрөв утастай морин хуурыг хийж идсэн байна. Тэгээд энэ ийгэл гэж хөгжмийг гаргаж иржээ. За энэ ийгэл гэдэг хөгжмөндөр багш нь шинээр нэмж хэлэхэд ойрдын нэгэн хаан Манжин хаанд нэгэн сайн хүлэг бэлгэлсэн байна. Тэгээ нөгөө хүлэг нь болохоор жил болохоор нутг руу өгөөдөг жил болохоор нутг руу 3 жил дараа ч нутг руугаа гүйж ирэхээр тэр хаан тэр мори одоо өмнөд магтанд болж тийм ээ одоо тэр мориогоо одоо юу их юм бол ийгэл гэж нэр өгөөд ийгли гэж нэр өгөөд ийгэл гэж хөгжим гаргасан байна. Тэр морин дээр зориулж. За энэ маань одоо бидний яг түгээмэл дэлгэрэн одоо хэрэгжилж байгаа аль болгонд байдаг морин хуур маань тийм үү? За одоо багш нь бүр бодтор яг энэ биетээр нь ингээд тайлбарлаа. За ингээд хараарай өгдөг. Хэдийн хэсгээс бүрддэг юм шиг байна. Ингээд ажиглаад хаадаг. 3 За баг болгоны ми хэлтийг ми асуу өгтийг харилъя. За 7 хэсгээс за бус чи. За 7 гэж. За бүх хүүхдүүд 7 гэлээ. Хахад зарим 5 байсан шиг. За багштай нэмэх очир юу болоод 7 болгоод ингээд дуусч байгаа багштай хэлээд өгдөг. За энэ их би хэсэг юм тийм үү? Энэ хэсгийн тэгвэл багш нь нэмж хэлж байгаа. Юу гэдэг лээ? Цар гэж нэрлэдэг юм шиг. Энэ цар. За чи зөвхөн за нэмэх очрын хэлсэн 7 их шиг багш нь та нар зөв байна уугүй юу? Багш нь батлаад хэлээд. Энэ нэг хэсэг буюу энэ их цар гэж нэрлэдэг. За энэ ус юунаас тэмдэглээд энэ утсыг их биенээс хөндөрүүлсэн энэ одоо юм та нархаар харж байгаа энэ юу болохоор маар буюу тихмод гэж нэрлэдэг юм. За ингээ утас 3 дахь хэсэг нь 4 дахь хэсэг нь болохоор их бие буюу иш энэ чих буюу хөглүүр. За энэ маань юу гэлээ өөрчлөлтэй. Нуу буюу ингээд морин хуур хөгжмөө татаж ингэж дуургадаг симчок гэдэг. За тэр манай морин хуурын анхаас. За энэ морин хуурын маань ихний маань энэ утас нь болохоор энэ утсыг болохоор фа гэсэн үгээр дуургадаг юм байна. Энэ утсыг нь болохоор си бемоль гэсэн үгээр дуургадаг юм байна. За одоо багш нь дуурж үзвэл За одоо зэрэгээр нь дуургая. За эхний багш. За одоо хүүхдүүд та нар юу хүсэж байна гэсэн бэлээ? За баг болгоноос эдгээр болгооч таасараа. Энэ симчокныхоо их уруугаар давуулаад энэ чигчэн уруугийн нэгэд уцаа дарж өгөх байлаа. За одоо бүгдээ хаа гэдэг үгийг дуургая. Эхний нэг утсыг дуургаараа. Яа чиг. Дуургаараа. Дуургаараа. Бүгдээ очиж. За хоёр утсыг дуургая.
Марин хоорын айлгыг бас Марин хоорынхаа аялгауны шинж төрхийг багштай ядах. Чиний ингээд сонссон шинж төрх нь ямар шүү шинж төрхийг илэрхийлээд байна? Уян бараа багцсан. За. Уян зөөлөн. Уян зөөлөн намуухан аястай гэж. За танаагийн ми хүүхэд бидний уян зөөлөн намуухан дээр биш өөрөө. Ээжийн бүүн дүүс. Оо ээжийн бүүн дүүр шиг тийм ээ. Их зөөлөн байна гэсэн. Өшөөр ямар аяс? Оо зүйтэй уянгалаг тайван. Намуухан тэгээд Марины түргүүнийг сандуулсан цоглог. Оо зүйтэй цоглог жавхаалаг. Хамгийн гоё юм санаад үлээ эндээс цоглог жавхаалаг ирч хүчтэй. Ээжийн бүүн дүүш танаас өгсөнтэй. Уянгалаг тайван. Уянгалаг хүртэл тийм ингээд уянгалтай биш хүртэл их гоё тайван тийм ээ. Тэгээд дандаа өгшгаа ямар нэг хүмүүстэй. Оо хүмүүс Монгол нөршгэ хүмүүс мэт тийм үү? За ихсэн байна. За одоо багш та бүхний хүсэлтэй Марин хоорын тухай юу заах вэ? За багшд игсэн дээрээс Марин номныхоо цэгэн даржийн Марин уршвэлгийг ингээд тайлбар уншиж байгаараа. За Марин хоор гэж эртний домгийн сонсоход эрдний хүлгээс үүдэлтэй игшхийн сайханд нь согтуухад ээжийн мэдрэлийг мөрөөдүүлсэн гэж. Эндний ганц үгийг багш нь ишлэг татаад байв. Хамгийн гоё юм хаана вэ? Үүдэлтэй. Эндний үүдэлтэй гэх энэ игшхийн сайханд согтуухад гэж тийм ээ. Тэр аяд гоё явж байгаа аялгуул хүн яаж вэ? Гоёгоо согтуур маань тийм гоё үгийг гаргаж ирж байна тийм үү? За одоо бүгдээрээ хамтран бүгдээрээ дуугаа зэрэгснээс хараад дуулъя. Stop.
морин хуурдаад баг болгоноос хамгийн сайн морин дурчсан аудит жилээ багш. Хуурдаад одоо баг болгоны соёлыг сугалсан хүүхдүүд биш ээ юу лээ доор ми дээр явж байгаа те паг сугалсан хүүхдүүд энэ цэрэнд оржийн юу гэсэн үг те морин хуур гэдэг шүлгээс дөрвөн үрдийг уншиж өгөх. Тэгээд эхлээд энэ дараалал хэлчих. Эхний нэг бадгийн морин ууртайгаа дууллаа. Ганцхан морин уур зогсон. Ганц тийм төгжим юм. Танаас алааны нэг дөрвөн мөх, танаас алааны дөрвөн мөх, танаас алаа гурван адгийн дээр бүгдээрээ дуулаад тэр өнгөж. За яа. Араа энэ өдөр уншиж тий нааш өргөнөөс хамгийн гол таалагдсан дөрвөн мөхтөөсөө л уншаарай. За яа. За морин уур очиж аваа.
Эцгийн хүүхдүүдээс энэ асуулт хариуны болон байгаа. За эндээс очоод хүүхдүүд асуултаа аваад эндээ зогсоод энэ хариултын болгоноос хянаараа өгчээ. За эдгээр багийн сайл, танаагийн сайл, танаагийн сайл. Харж байгаа өөрийгөө ажиглаа. Хариулчаад хянаараа. Надад хариулчаад. Морин хуур хөгжим анх ямар нэгтээсэн бэ? Пипа. За чиний хариулт зүг бэ нүү наадах цэгэр юм суудсаа эргүүл. Зүг бэ нүү. За хариулаарай. Морин хуурын хөгжмийн татварыг юу гэж нэрлэдэг вэ? Оо зүйтэй ном гэж нэрлэдэг. Эдгээр асуулт байна. 10. За 12 ном гэж зүг байна. За сайн байлаа. За хариулаарай. Морин хуурын нэрийг хэлнэ. За. Жамья. Алдарт жамья гэж морин хуурын маань байсан тийм үү? Үүнийг нэг сонирхолтой тэгэхээр яг Канада анхны дуучин болт маань жамья хуурчин юу нэлээ? За дараагийн. За сайн байна. Асуултаар бага авчихна. За дараагийн. За ляв. Юу лээ? Ляв ноттэй. За. За хариулт гэж дуусна. Мэрэн хуур хөгжим айл хэсэг хамрагдах вэ? За. За ямар хөрөнгө хамгаалах хамрагдах вэ? Дэд үнд. Өнгө нь аялгын юм уу тийм ээ? Аливаа багшны асуултын тодорхойлоод. Морин хуурын хөгжмийн дууралт нь айл хэсэгт хамрагдах. Бидний нөгөө өмнө үтсэн туйлын өндөр, дэд өндөр нам гэсэн гурван их шиг хаана багтдаг юм бэ тэгвэл? Дэд өндөр. Туйлын өндөр нь бол арай биш шүү тийм үү? Сайн байна. За наалаа. За танаа. Морин хуурын хөгжмийн бэлгүүрийг юу гэж нэрлэдэг вэ? За юу вэ? Оо зүйтэй чих. За сайн байна. За. За чимэн юу вэ? За энийг авчих. За. Ирээл байна. За. Морин хуурын хөгжмийн утсыг их биеэс нь хөндөрүүлэн тусгаарлах хэрэгслийг юу гэж нэрлэдэг вэ? Юу вэ? Маар гэж нэрлэдэг тийм ээ. Дээр доор буюу маар. За сайн байна. Асуултанд зөв хариулсан байна. Хандлаа. За наашаа анхаараа. Одоо бүгдээрээ бүх хүүхдүүд ямар сайн бэ? Өнөөдрийн хичээлийг маш сайн мэдсэн. Манай монголчууд морин хууртай хөгжмийг бүтэн нэг гэр морин хуургүй гэрийг бэлэсэн гэж нэрлэдэг гэсэн гэдэг номон дээр байсан тийм үү? Тэгвэл ерөнхийлөгч баг онд маань айл бүхэнд морин хуур, нууц тавчаа гэдэг хоёр зүйлийг эрхэмлэн тэгж байгаараа гэсэн зарлигийг буургасан юм байна. За одоо бүгдээрээ энэ дугаар та нарын өгсөн өнөөдрийн хичээлээс юу вэ? Морин хуурын шиг. За одоо тэгвэл ертөнцийн 3 цагаан ногоон гэдэгтэй адилхан ертөнцийн 3 гайхамшигыг морин хуураа оруулаад та нар зохиогоод чийдэг. За гайхамшиг гаргаараа шүлгэж явна. Ертөнцийн 3 гайхамшиг. За багшны цаас зэвчтэй. За тэгээд шүлгэж явна шүү. Зэвчтэй олоо зэвчтэй явна. Хатар багшийн дээр ч юм. За, лигас чи зохиосон юм те. За, энэ рүү. За. Монгол хүний ухааны гайхамшиг, морин хуурын аялгын гайхамшиг, мөрчилсөн хуурны гайхамшиг. Яаж хийсэн хуураа? Нөгөө нэг тийм одоо нэг зов. Мөрчилс ямар гоё юм. За, аягийн үгээр. За, та чи танаар баг энийг хэлсэн юм тийм үү? За, энийг уншчихад эндээ ачаад багийнхаа дэвшилт наач. Морин хуур 1 дахь гайхамшиг, Монгол хүн 2 дахь гайхамшиг, морь эрдэнэ 3 дахь гайхамшиг. За. Монголд морин хуурныг дэлхийд модерн Үгүй ямар мундаг юм бэ? За, өөр болтой. За, гайхамшиг. За, танаа гайхамшиг. морин хуурын аялгын гайхамшиг, инрэл дээжийн хилний гайхамшиг, модерн эрдэнэний гайхамшиг. За, ямар гоё энийг наач. Энэ махныг аваад багийнхаа дэвшилтээр наач хүртэнцээ. За, танаа бэлдээ. За. Танаа бэлдээ юм байна. За, уншаад өгч. Монгол хүний ухааны гайхамшиг, морин хуурын чавцсны гайхамшиг, Монгол дууны аялгын нэрлэг. Хөө ястэ янз. Тэрээс гайхамшиг магтаа дээрээс янзын гайхамшигнууд гарчээ. За, багийнхаа юм дээр наачаа. Өөрийг яах вэ манай? За. Чиний зохиосон шүлэг чинь юм уу? Юу юм бэ? Гайхамшиг юм уу? За, чиний зохиосон гайхамшиг юм уу? За. Хоёрдугаар шигцээр хорвоо уурладаг морин хуурны
гайхамшигтай, хорвоод 2 мэдгээр хандсан гайхамшигтай, хорвоод эмэгтэй хүн болгон ээж гэж дуудах нь гайхамшигтай. За их сайн байлаа, сайн байлаа. За одоо багш та бүхэн нэг танай ангийнхнаас хин илүү ярил энэ бүх юмнуудыг илүү сайн та нар ойлгодог уу? За бямжиргал гарч ирээд бямжиргалаа багш таатныг ий даалгавар өгдөг. За энэний дагуу ингээд базар ингээд тавьчих тавьчихаар байдаг. Гайхамшиг та нар гаргаад ирлээ. Гарал үүслийн ингээд хөгжмийнх нь аялал нь ямар байсан, морин өөрийн шинж чанар нь ямар байсан нэг ангийнхандаа яриад өгчих. За Морин хуурын гарал үүслийн түрүүний нэмэх очрын ярилцлагатай санал нэг байгаа. Авчиж ярих юм бол яг. За тэгээд морин хуурын тоглож сурсан тоглож сурахад айгүй их бэрхшээлтэй янз янзын олон хөг гаргаж ирээд стресстэй. Тэгээд морин хуурын тухай дууг сурсан. Тэнд нахаар морин хуурын бүх шинж чанар гоё тийм уянлаг дуу чанар гаргаж ирсэн. Мөн морин хуурын бүтцэн нахаар 7 хэсгээс бүтдгийг багш маань тайлбарлаж өгсөн. Тэгээд тэрнээс нь маш сайн ойлгож авсан. Тэгээд аялгауны шинж чанар нь болохоор намын зөөлн тайван тийм уянлаг байсан. Оо зөв. За одоо ойлгосон хүүхдүүдээ бүгдээрээ өөр нэмж асуух юм байна уу? Аа багш хэлээрээ өөр нэмж асуух зүйлээ намаар оруулсан. Баггүй юу? За морин өөрийн дугуйлын сурах хүүхдүүдээ тэгээд морин өөрийнхаа дугуйланд сураарай заяа. Морин уурыг анх хэдэн дүүсэн? Морин өөр манай эртний өмнөх 3-аас 4-р зуунд Хүнүү гэдэг улсад үүссэн байна. Анх эхлээд шанган цар пипа гэж нэртэйгээр үүссэн байна даа шүү тийм үү? За наашаа анхаараа хүүхдүүдээ багш нь одоо та бүхэнд гэрийн даалгавар өгье. Энэ морин өөр хөгжим байна тийм үү? Энэ хуучир хөгжим байна. Дараагийн маань бидний хичээлээр үзэх хөгжим байгаа. Энэ хоёр хөгжмийн адилхан талын бичээ, ялгаатай талын бичээ төрөдөг. Ялгаатай тал, адил тал, ялгаатай талыг бичиж ирэх. За тэгээд одоо бол цагийг зөв ашиглах цаг. Өнөөдөр бол төгс өдрийн эхлэлээ гэж нэг агуу сууд хүний хэлсэн үгээр та бүхний бүх юмнуудаа цагт нь хийгээд байж байгаа. Ингэж одоо сураарай гэсэн үгний үндсэн дээрээс энэ үгийг бичээд авчих хүүхдүүдээ одоо бол цагийн эхлэл, цагийг зөв ашиглах цаг. Өнөөдөр бол төгс өдрийн эхлэл. Гэрийн даалгавраас өөр асуух зүйл байна уу гэдэг? Гэрийн даалгавраас асуух зүйл байхгүй. За тэгвэл одоо бүгдээрээ багш нь бидний хичээл ийм нэг агуу үгнээс эхэлсэн тийм үү? Хардаа бүгдээрээ нааш гараа. Гадаад ертөнцийн хөгжим эгэлжийн зэмсгээс үүдэн дотоод ертөнцийн хөгжим үр зүрхнээсээ үүдэн гэсэн ийм гоё үгээр бичигдсэн. Тэгвэл дандаа хөгжим маань ганцхан хөгжмийн зэмсгээс бүтгэн үү? Үгүй. Үр зүрхнээсээ дотоод аялгаугаасаа нэгж яаж. Бид нар хөгжим сонсоход эхлээд гэрэл гээгээ нэмсэнтэй адилхан хөгжим маань тийм. За одоо бүгдээрээ Монгол нэгэн наадмын гайхамшиг, Монгол нэгэн морины гайхамшиг, Монгол нэгэн гэрийн гайхамшиг, Монгол нэгэн аялгауны гайхамшигыг магтан дуулсан та бүхний нэг сайн мэдих нэгэн дуугаар бүгдээрээ хамтран дуулаад өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөж байна. Ингээд багуудад багш нь яваад энэ дундууд дээр ая авчих хооронд 1 2 3 4 5 6 7 8 9 9 оноо асан морин хуурын чавтас багтаа